тийм хүмүүс нь энэ төлбөрийн аюулгүй асуудлын хүрээнд бас ямар ихтэй өөрчлөлтэй тэр бүгдийгээ тэр нөгөө ажлын байрны тодорхойлолт тэр юмараа ялгаж салгаж өгөх хэрэгтэй. Одоо тэр түрүүний хийсэн тэр сургалт зохион байгуулах тэр стандарт гэдэг дээр бол зааварчилгааны хэлбэрүүд тэр зааварчилгааг одоо ямар тохиолдолд хэдэн удаа яаж өгч явах уу, ямар хөтөлбөртэй байх уу яаж одоо хэлбэрээр өгөх үү гэдэг зохицуулагдсан маш. Тэгэхээр тэр бүгдээ ганцхан одоо хабын инженер хийгээд байгаа нь бас учир дутагдaltaй. Тэгэхээр яг энэ хөтөлбөр зохион байгуулалт, энэ хөтөлбөрийн аюулгүй эрүүл ахуйн зохион байгуулах асуудал дээр бас анхаарч энэ талаарх одоо санал юу одоо ажиллагчтай танилцуулж энэ асуудал дээр одоо цаашаа бас анхаарч ажиллах юм шаардлагатай байна. Яа тэгэхээр энэ асуудлууд бас өөрөөр асуудал гарах хүчин зүйл болоход бас нэлээд нөлөөлөд байгаа учраас. За дараагийн асуудал бол энэ төлбөрийн аюулгүй эрүүл ахуйн талаар хүлээсэн эрх үүргээ одоо сайн мэдээж биелүүлдэг байх шаардлагатай байна. Биелүүлдэг. Жишээлбэл одоо ажлын байрны онцлогт нийцсэн 400 зааврыг одоо батж мөрдүүлэх үүрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэр үүргээ жишээлбэл одоо ажлын байранд тохирсон зааварчлаг үүрэгтэй. Сургалтанд хамрагдаагүй, зааварчлаг аваагүй, шалгалт өгөөгүй ажилтныг ажилд одоо гарахгүй байх үүрэгтэй тийм. Тэгэхээр ийм бүх үүргээ та биелүүлж чадах юм бол өнөөдөр үйлдвэрлэлийн асуудал одоо бас тодорхой хэмжээгээр дуурнаа гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдал бас осол гарахад нөлөөлөд байна. Осол гарах одоо хүчин зүйл болоод байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд дээр ингээд яваад шалгалт тэрээр яваад ингээд үцхэд ямар дөрв зураг харагддаг уу гэхээр зааварчлах бол нэг маягийн байдаг. Ер нь одоо худалчинд байгаа. За чи тэр гаруй хүртэл зурчаараа хэлдгээс биш. Одоо яг тэр хүн өнөөдөр ямар ажил хийж байгаа тэр ажилд нь тохирсон онцлог тэр заавар